За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бүгд real world networks буюу бодит сүлжээнүүдийн тухай үзэхээр бэлэн болоод байна. За агуулгын хувьд өмнөх хичээлийн тухайд овчхон за тэгээд энэ бодитоор оршин байдаг сүлжээнүүдийн тухай үзье. За өмнөх хичээлээр бол одоо бүгд сүлжээний бүрэлдэхүүн хэсэг гэж ийм хичээл үзсэн. За энэ бол одоо сүлжээний бүрэлдэхүүн хэсэг юу вэ гэж тодорхойлтуудыг өгсөн. За энэ тухай ярилцсан байж байгаа. За хэрвээ сүлжээний граф одоо дурын хоёр төлөөлөгч хоорондоо холбогдсон бол тухайн сүлжээг холбоостой сүлжээ гэж хэлж байгаа. За тухайлбал одоо энэ зураг дээр байгаа энэ сүлжээг нэрлэж болох. За сүлжээний бүрэлдэхүүн хэсэг гэж юу вэ гэж тодорхойлтвол одоо дэд олонлог дараа хоёр шинжийг хангаж авах юм бол сүлжээний бүрэлдэхүүн хэсэг буюу компонент гинэ гэж ингэж үзсэн байж байгаа. За дурын хоёр төлөөлөгч зөвхөн хоорондоо замтай байна. Дахин өөр төлөөлөгч холбогдсон холбоос байхгүй байна гэх мэтлээ. За энэ бол одоо сүлжээний бүрдүүлэгч хэсэг гэж ийм хичээл үзсэн байж байгаа. За өнөөдөр бол яг бодит амьдрал дээр ямар сүлжээнүүд байна гэсэн энэ хичээлийг үзье. За энэ дээр бол одоо 3 гол жишээ. 3 гол сүлжээний тухай яригдана. За хамгийн эхлээд бол small world networks гэж энэ болох төнзөрг одоо жижиг дийлхийн сүлжээ гэж монголоор жижиг дийлхий гэж хэлж болно. За мөн scale free networks гэж англиар хэлж байгаа. За энэ бол одоо хамгийн оновчтой нь бол dynamic сүлжээ гэж орчуулахад их зүгээр харагдж байна. За мөн random networks гэж ийм сүлжээний бас бүтц байна. За жижиг дийлхийн тухайд бол энэ сүлжээ бол яг бодит амьдрал дээр байдаг ийм сүлжээ байна. За ер нь бол одоо бодит амьдрал дээр сүлжээнүүд бол маш богино зайтайгаар оршин байдаг гэдэг ийм зүйлийг тайлбарладаг ийм сүлжээ байна. За тухайлбал одоо бидний энэ гэр бүлийн сүлжээ одоо ах эгч аав ээж хамгийн эхний хичээлээр тайлбарласан энэ сүлжээ бол одоо маш богино зайтайгаар оршин байна. Тухайлбал одоо аавтайгаа шууд харилцдаг, ээжтэйгээ шууд харилцдаг, ах эгчтэйгээ шууд харилцдаг, ямар нэгэн дундаа хүн байхгүйгээр бид бол одоо ингэж амьдэрдэг бодит амьдрал дээр. За энэ бол одоо shortest path буюу хамгийн богино зайтай оршин байдаг ийм сүлжээний жишээ байна. За мөн одоо энэ захилгаан сүлжээ, за бидний энэ одоо тархины бүтц бол нейрон сүлжээ, neural network гэж ярьж байгаа. За энэний л одоо тор байж байгаа. За энэ тархины нейрон сүлжээ бол жишээ нь одоо ийм маягаар бүтцтэй оршин байдаг байна. За ер нь нэг дараа хоёр шинж байх юм бол одоо сүлжээг бол small world network гэж хэлдэг байна, жижиг дийлхийн сүлжээ гэж. За нэгдүгüүрт бол одоо зайнуудын дундаж бол маш бага байна. Гэдэг чинь бол одоо нийт ер нь хоорондох зай бол одоо маш бага байна л гэсэн. Дунджийг аваад тэр нь бага байна гэх юм бол тухайн одоо сүлжээний бүх төлөөлөгч рүү очиж байгаа энэ зай бол их бага байна л гэсэн. Энэ л утгыг өгч байгаа. За мөн их кластерингтэй байна гэж. Кластеринг гэдэг нь бол одоо бөөгнөрөл гэж хэлж байгаа. Монголоор муурчулж байгаа. За энэ бөөгнөрлийн тоо бол бас нэлээ их байдаг байна. За энэ оюун шинж чанарыг хангаж явах юм бол бид бол одоо энэ сүлжээг small world network буюу одоо монголоор бол жижигхэн дийлхий гэж хэлнэ. За энэний дараа бол scale free networks гэж ийм бас бодит амьдрал дээр оршин байдаг сүлжээ байна. За энэ бол одоо цөөн хүчтэй холбоостой. За энэ social influence гэж бид нэлээд сүүлийн үед ярьдаг энэ хэллэгүүд бас нэлээд яригддаг болчиход байгаа. За энэ бол одоо монголоор нөлөө ихтэй гэж
хийж болох нь. За цөөн хүчтэй холбоостой. За тэгээд маш их сул холбоостой. За одоо жишээ нь Facebook сүлжээ бол байнга холбогддог тийм ажлын шаардлагаар юм уу, нэг бол одоо ах トゥ хамаатан садангийн шаардлагаар юм уу холбогддог ийм цөөн хүмүүс байна. Одоо за ер нь сардаа нэг ч юм уу. За одоо жилдээ зарим үед нэг ч юм уу холбогддог ийм маш олон найзууд байна. Facebook-ийн. За энэ тухай бол одоо бас жишээ нь бол одоо энэ динамик сүлжээ гэдэг юм бол ийм байна. За одоо тухайд бол энд цөөн хүчтэй холбоостой маш их сул холбоостой ийм сүлжээг бол динамик сүлжээ гэж ингэж хэлдэг байна. За мөн төстэй сүлжээ. За энэ бол одоо homopoly гэж англиар хэлж яхад. За homopoly гэдэг үг бол одоо хамтдаа найз нөхөрлөл за одоо дунд ижил сонирхолтой гэж утгатай байна. Тэгэхээр энийг бол одоо адил сонирхлоороо нэгдсэн сүлжээ гэж. За тухайд бол одоо Facebook-ийн сүлжээн дээр ярихад бол Land Cruiser сонирхогчдын групп гэж байх жишээ нэ. За одоо Pro сонирхогчдын групп энэ гэдэг бол одоо энэ сүлжээний жиг бод жишээ байна. Ер нь бол одоо нэг сүлжээний анализ хамгийн энгийн анализ бол тойрон байгаа хүмүүсийг шинжих юм одоо бас анализ байна. За тэргээр бол одоо чамайг өөрөө ч тодорхойлох гэдэг гэсэн утгатай. Энэ бол одоо юу хэлэх үгтэй зэрэг ямар одоо дуу сонирхолтой юм за одоо ер нь хий юм гэдгийг бол бас тодорхойлох гэдэг нь яг энэ сүлжээний сошиал сүлжээний онлоор бол за тэрний тухай л одоо жишээ авч яриж байгаа. За энэ бол одоо жишээ нь та бүхэн Facebook сүлжээ гэдэг юм дээр бол аваад үзэх юм бол эдгээр сүлжээнүүдийн бүхэл хэсгүүд оршин байх нь. За эдгээрийг хэдүүлээ одоо lab дээр бол Python дээр туршиж хийх ёстой байгаа. За ингээд дараагийн хичээлээр уулзъя. Баярлалаа.